Цэвэр ус ба түүний зохистой хэрэглээ. Бид усыг хизээж дуусахгүй мэтээр хэрэглээндээ ашигласаар ирсэн. Хүн хоолгүйгээр 20 тоног байж чаддаг бол усгүйгээр 5-7 тоног чаддаг. Хүн амын үндэсний усны хэрэглээний 80% нь гүний ус, 20% нь гадаргын усаар хангаж байгаа бол манай улсад байгаа усны 102%-ийг гүний ус эзэлдэг. Манай улсын гүний усны нийт нөөц нь ойролцоогоор 13.6 км3 гэж тооцоологдсон байдаг. Үүнээс бид жилд 500 сая м3 литр усыг ашигладаг. Ингээд үзвэл бидний хэрэгтэйг 32 жилээс хангах боломжтой. Бид бүгдэд ус хэрэгтэй. Дэлхий дээр байдаг усны ердөө 2.5% нь цэнгэг ус байдаг. Энэ нь тийм чих ус биш юм. Цэнгэг ус хаана байдаг, түүнийг хэрхэн зохицуулж байгааг мэдэх нь бидэнд тулгамдсан асуудлуудын нэгийг шийдэхэд туслана. Дэлхий дээрх бүх амьд биетийг хангахад хангалттай хэмжээний ус байгаа эсэхийг шалгацгаая. Тэгэхээр ус хаана байдаг вэ? Хэр хэмжээний ус байдаг вэ? 70 орчим хувь нь мөс хэлбэрээр байдаг, 30% нь гүний ус, 1.2% нь гадаргын ус буюу гол мөрөн нуур цэвдэг газрын чиг, агаар мандал байдаг. Цэвэр ус зөвхөн гол мөрөн нууранд байдаг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэхдээ ихэнх шингэн цэнгэг ус нь далд нуугдмал байдаг. Тэгвэл энэ усыг хэрхэн ашигладаг, хэрхэн зохицуулдаг вэ? Гэр ахуйн хэрэглээнд нийт цэвэр усны 14%-ийг эзлэж, аж үйлдвэр 11%, хөдөө аж ахуй 54% буюу бидний идэж байгаа хүнсний дийлэнх хэсгийг гадаргын цэнгэг усны нөөцийг ашиглан үржүүлдэг. Орон сууцнд амьдардаг нэг хүний усны дунд хэрэглээ нь 300 литр байдаг. Аяг тавгаа 30 литр усаар угааж, 80 литр усаар усанд орж, ариун цэврийн өрөөнд 65 литр ус урсгаж, нэг угаалтаар 100 литр усаар угаалга хийдэг. Тэгвэл бид юу хийж чадах вэ? Бид шүдэ угаахдаа усныхаа цорхыг хаалган угаахад 5-10 литр усыг урсгаж байдаг. Энэ нь нэг жилдээ 1825-аас 3650 литр усыг зарцуулдаг байна. Хэрвээ та усаа скант хийж шүдэ угаавал 250-аас 500 г ус буюу жилдээ 9125-аас 182.5 литр усыг зарцуулна. Та автомашинаа хэдэн литр усаар угаадаг вэ? Автомашиныг даралтай усаар угаахад цагт 500 литр, ус зөөж угаахад 50 литр ус зарцуулагддаг. Ингэснээр 400-аас 450 литр усыг хэмнэж чадна. Үйлчилгээний байгууллага, ресторан, зоогийн газруудад хүн нэг удаа гараа угаахдаа 3-аас 5 литр усыг зарцуулдаг. Харин ус бага зарцуулдаг мэдрэгчтэй холигч суйрлуулснаар 2 дахин бага ус зарцуулах боломжтой. Хүнсний бүтээгдэхүүн, хувцас, цахилгаан бараа зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлсийг үйлдвэрлэхэд маш их хэмжээний ус зарцуулдаг. Үүнийг далд усны хэрэглээ гэж нэрлэдэг бөгөөд бид үүнийг шууд хардаггүй ч хэрэглээнд маань шууд нөлөөлдөг. Бидний хэрэглэдэг бүх бүтээгдэхүүн тодорхой хэмжээний усыг далдуур зарцуулдаг. Хэрэв ухаалаг хэрэглээтэй байж хаягдал багасгах, дахин ашиглах экологи дээлтэй бүтээгдэхүүн сонгох юм бол бид дэлхийн усны нөөцийг хамгаалахад хувь нэмрээ оруулж чадна. Тиймээс хүн бүр өөрийн усны хэрэглээг хянаж, хэмнэх ухаалаг дадлыг хэвшүүлснээр бид дэлхийн усны нөөцийг хамгаалж, ирээдүйдээ усны хомсдолгүй эрүүл амьдрах боломжийг бүрдүүлж чадна. Усыг зөв ашиглах нь зөвхөн хувь хүний асуудал биш, харин байгаль орчин, нийгэм, эдийн засгийн доктортой хөгжлийн нэг томоохон хүчин зүйл гэдгийг ухамсарлах нь зүйтэй.